Энэ удаагийн дугаартай маань Lime хамт ажиллаж байна. Бид бүгд мэддэг Lime аппликейшн шинжлэгдэж Монголд ашиглах дататай болсон байна. Тэгээд хүн бүрт 72 ГБ-ийн дата өнгөө бэлгэлж байна. Яг одоо энэ QR кодыг уншуулад датагаа аваарай. Дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно шүү. За юу цаанда манайхан таад минь амралтын өдрөөрөө өглөө сайхан унтж л байна. Тэгвэл таад ихэ нойрог сэргээж амралтын өдөр чинь амт нэмхээр манай сугийн зүгээс молекулын эргэн тойрон цуурлынхаа сүүлийн бүлгийн ихний хэсгийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Нээр нь л сайхан эхэлж байсан санагдах юм да. Нэг л мэдхэд сүүлийн бүлэг дээр ирсэн байдаг наас. Ингээд молекулынхаа сүүлийн бүлгийг эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа мартаагүй үсттэй. Ингээд цуурлын маань сүүлийн бүлгийн ихний анги эхлэхэд Малколм Риз хоёр ч шатдаг хүн гээд цөл болдог фестивал руу яаж явах вэ гэд ярьсан сууж байла. Энэ 2 жил болгон тэр фестивал руугаа явна гэдэг боловч яг явах болохоор заавал нэг шалтгаан гаргаж ирээд болчдөг ба энэ удаа дахиад л хойш тавин суух гэж байтал дүүвий орж ирэн хоёр ахыгаа сумалсаар гад явуулахаар болчихв. Ингээд шөнөөлж бүгд унтсан хойно Малколм Риз хоёр ч явахаас өмнө Луис Холл хоёрт нойлын цаасан дээр бид хоёр Burning Man фестивал руу явлаа шүү хэмээн мессеж өчөд үгэлтэйгээд гарч байгаамаа. Учир нь ингэж хаашаач явсан бай үгсэн амьд байгаагаа мэддэхгүй бол Малколм Риз хоёр ч бүр дэлхийгээс зайл болно шүү дээ. Энэ хүний дараа үзэг солигдоход Холл Луис хоёр Малколм Риз хоёрыг яг явах гээд зам дээр зогсож байхад нь хурч ирээд бариад авлаа шүү. Учир нь аз болж өнгөрсөн оройн хоолн дээр Луисын шүүрхий дахиад эцэн хаал шүнд босон гүйлгсэн ба түүнийхээ дараа нойлын цаасан дээрээс Малколм Риз хоёрыг яваад өгснийг мэдсэн юм уу хаашийн. Ингээд үүний дараа уламжлалсоор Луис ч үглэж яншиж эхлэхэд Малколм Риз хоёрч урдаас нь шатдаг хүн фестивал бол зүгээр нэг зугаа цэнгэл биш. Энэ бол өөрийгөө ойлгох хаялал урлаг энтер гэж байгаад маргааш нь бөөндөө фестивал руу хаалын даргын машинтай явахаар болчихв. Зөөлөг гэж. Энэ хүний дараа үзэг солигдоход аав ээж хоёроо дагуулад явж байхдаа Малколм Риз хоёрч баг ичиж өгөх гээд байгаа бахта муу хоёр шаарч машинаас буугаад хойлохнаа явах юм ярьж гарлаа. Тэгсэн яг тэр үед нь хоолч алидийн хүрээд ирдэг ба Малколм Риз хоёрч нөгөө фестивал дээр ирүүгүй юу гэс алга болоод өглөө явдээ. За инхүү хоолч машина фестивал дотор оруулж тавиад байж байтал урдаас нь баахан өрмөц онцгой хувцастай гарууд хараа зогсож байдаг ба хаалж бодохдоо энэ фестивалыг зүгээр нэг энгийн гэр бүлийн фестивал гэж бодсон юм уу хаашийн. Энэ зур Риз ч фестивалыг зохион байгуулдаг хүнтэй уулзсангуудаа шатдаг хүний фестивалын амин сүнс энтрийг ойлгож авангуудаа бөөн хөөсрөл болоод алга болоод өглөө. Харин Малколмын хувьд болохоор фестивал дээр тэнэд явж явах зураа кактусын дээр гიშгэж хөлөө шалбалаад хайчдаг ба тэрийг эмчлүүлэх гээд фестивал дээр байсан нэг сонин удган гинүү нэг эмээ дээр яваад орлоо. Ингээд Малколмч нөгөө удганы асар дотор явж ороод хөлөө үзүүлтэл цаад эмхтэй Малколмын хөлний шархыг баг долоож хайснаа. Араас нь энэ хоёр чинь бүр амар яриа нийлээд амьдрал ярьж байгаад нэг мэдсэн чинь Малколм барилдан игээд наачваа. Ийхүү ангийн үйл явдал голдоо очиход хоол дүүвийн хоёроос бусд нь шатдаг хүний фестивал дээр хамгийн сайхан цагийг өнгөрүүлж байлаа. Хаалын хувьд болохоор энэ фестивалыг ерөөсөй ойлгодгүй бөгөөд хүмүүс яагаад ийм сонин хувц хүмүүсцэн яагаад ийм хийгээд байгаа энэ төргээд хөгшин хүний ёсоор тарих толгой нэргэстэй. Дээр нь ядаж явахад хоолч дүүвийг одоо муухай зарж машина цэвэрлүүлээд байж байдаг бөгөөд өнгөрсөн шөнө машин дээр ч хоноогүй Малколм талаар асууж гарлаа. Тэгсэн цаад нөгөө том толгой өнгөрсөн шөнө нөгөө удган эмэгтэйтэйгээ хамт онцсон байдаг ба босч ирснээр хэсэг ярилцаж байгаа түр тар хиймээр айдваа. Учир нь өнөө удган эмэгтэй нь Малколмд өнөө өрөө дахин төрөх ёслол үлдэнэхэд Малколмч тэрийг жаахан шоолмоор айдчихлээ. Бас эхлээгүй жмуухай токсик наасан. Энэ хүний дараа Малколмч машин дээр ирсэн автагаа цуг энэ фестивалыг муулаад хэвтэж байдаг ба Ризийн хувьд болохоор хэрэг дүүг тавилгүй онц явж байлаа. Ингээд ангийн нөхцөл болоход фестивалийн зохион байгуулагч нь Ризээр шатдаг хүнийг шатаалгахаар болж галт бамбар өгдөг ба үнийг сонсон Риз жаахан цочирдож хүлээж авснаа. Би энэ шатдаг хүн чинь шатаахгүй энэ төр гэдгэлээ. Яагаад гэвэл Ризийн санаагаар бол бараг хизээч эндээс явмааргүй байгаа мó хаашийн. Тэр зөөр Малколмч нөгөө барилан хийсэн удган эмэгнийхээ асар дээр очингуудаа дахин төрөх ёслолд нь орсны дараагаар удган эмэгтэйтэйгээ уулзаад намайг аваад яваач энэ төр гэдэгтлээ. Тэгэхдээ нөгөө удган эмэгтэйч Малколмд хэлж байгаа. Үгүй Малколм бид хоёр хамт цугаж болохгүй юм хэл Малколм ч өөрхий блоклогдов. За энэ хооронд Риз нөгөө хүнийг нь шатаахгүй гэд тэнхтэд байж байтал хаалж машинтайгаа орж ирээд Ризийг аваад явах гэсэн биш. Риз нөгөө шатдаг хүнээ шатаагаад бамбраа аваачаад аавынхаа даргын амар үнэтэй машин руу шидэж хаяад машина шатгаа хийчихв. За үүний дараа манай эдэж үнэн сампирцсан гэртээ иргэн ирдэгч Луис Малколм Риз гурав дараа жил дахиад явна шүү энэ гэсэн юм сууж байлаа. За ингээд 2 дугаар анги эхлэхэд хаал Джеймиг дагуулад гарах гэж байхдаа аль дээр 6 сарын өмнө даатгалын газар руу явуулах хэрэгтэй байсан. Эрүүл мэндийн даатгалын чекээ олж байгаамаа. Тэнгүү үүнийг харчаад хаалт сандраа даатгал руугаа залхахтал манай эчин сүүлийн 6 сарын турш ямар ч эрүүл мэндийн даатгалгүй байсан ба хаалч үүнийгээ Луисд хэллэгөө таснуулаа. Хэрвээ Луис энэ талаар мэдэх юм бол батаараа чөмгөө ташуулна шүү дээ. Тэр зур Луис ажил дээр үйлдвэрчний эвлийн хурал дээр суугаад байж байдаг ба тэр үеэр Крэг жаахан с ิจ гтэй үйлдэл гаргаж даргыгаа өмөрөд байгааг нь олоод харчив. Арай Крэг чин даргыгаа бууны нохой хийгээд байгаа юм шүү дээ. За үүний араас үзэг солигдоход хаалчуудаа гэрхнийгээ гэмтэл бэртлээс холуур байлгах гэж гэр орныхоо худаг халбаг сэрээ энтергээд хамаг үзүүртэй юм хүмүүс бүгдийг нь гараажиндаа авч нуулаа. Учир нь энэ гэрээс нэг нь л бэртэх юм бол ямар ч даатгалгүй Малколмын зүгээр төлбөрт нь халуулна шүү дээ. Тэнгүү маргааш нь болоход Луис ч гайхаад хаалаас
Манай хамаг халбах саринууд тайцсан юм бэ гэж асуухт нь хоолч мэдээж мэдэн бүтлээстэй. Ингээд үүний дараа Луис ажил дээрээ очтол өчтөр үйлдвэрчний хурал зохион байгуулад байсан хамт цуг ажилтдаг эмэгтэнд халагчдаг бөгөөд дараагад нь хэн нэгэн матаас өгчлээ. Ядаж явахад Луис тэрийг нь Крэг вэ гэж боддог бөгөөд Крэг дээр очиод зүгээр асуугатал цаатах нь мэдэн бүдэлж мэдлээд бүр алж өгч байгаа юм чинь. Энэ зур хөвгүүд жээлж бүтэхгүй нэг юм хийхээр яг гарах гэж байхад нь хаалч хурч ирээд хөвгүүдийг болиулж өрөөнд нь хорид орууллаа. Гэсэн ч манай гурав гандан буурахгүй зүгтах гэж байхад нь хаал дахиад л ороод ирдэг ба түүний араас шууд хөвгүүдийн өрөөний хамаг хаалга цонхыг нь битүүмжилж байгаамаа. Тэгснээр тэрийг ирэх нэгт хүртэл гээд байгаамаа. Учир нь нэгтгэд Луисын ажлаас эрүүл мэндийн даатгал олох юм уу хаашийн. Америкч юу хэцүүлтэй. Үүнтэй зэрэгцээд Луис ч агуулга дотор явж байхдаа Грегийг дарагтайгаа уулзаад нэг жигсаалч юм шиг өгөө зогсож байгааг хардаг ба Грег муу шаарч нь матаач үжилтэй. Ийм үүний дараа Луис Грегид ганцхан сануулгаагаад ажилчдын өрөөнд яваад ортол ажлынх нь өөр гарыг барьж авангуудаа матаач гэж бодоод тамлаад байдаг байсан ба тэр үед нь Луис Грегийг яг жинхэнэ матаач гэд матаж байгаамаа. За тэгж явахаар хөвгүүд чаалын хадсан хаалгыг доороос нь арай өөр жижигхэн хаалгаар онгойлгодог бөгөөд тэр үеэр хаалч гэрийнхээ хамаг эртээ мэртээ мийг нь хадаж явахдаа гэрийнхээ дээврийг өөр дээрээ нураад ажиллаач аваас даан чих муу ёрлоод байсан юм а. Ийхүү хаалч нуранган даруучаад яг үхэх гэж төвтөж байхад нь хөвгүүд хаалыг болоод гаргаж авдаг ба эмнэлэг дагуулж явъя гэдэгт нь хаал явдаг нь асан. Гэхдээ ингээд ангийн төгсгөл болоход үеч яага мэдгүй Луисыг дуудаад дэвжидэл хаалч одоо яагаад эмнэлэг явахгүй байгаа шалтгаанаа хэлж сүүлийн 6 сар эрүүл мэндийн даатгалгүй явсан талаараа хөвгүүдэд дуулгаад одоо бол ээж чинь жинхнээсээ намайг алнаа энэ гэд бод байдлыг ярьж гарлаа. За тэгсэр үүний араас Луис ч айхалж өгсөөр ороод ирдэг ба тэр үед нь хөвгүүд нь нийлж жоод хаалыг авран Луисд үннийг хэллгүй зүгээр тоглоом шуглам хийж жоод буцаагаад ажил руу явуулчихв. Ийхүү Луис ажил дээр ирсний дараагаар Крэгийн Луисын ажилд орсон өдрийг тохиолдуулан зохион байгуулж үйлчлэгт оролцов. Тэгсэн явж Крэг нөгөө матаач нь биш байсан бөгөөд Крэг чинь зүгээр л мөрөөрөө Луисд зориулж үйлчлэг зохион байгуулах гэж явж байгаад хэлмэгцэн ажээ. Ер нь Крэг ч эднийхэнтэй нийлгээрээ дандаа л бэртэж гэмтээд байдаг да. Яасан ч хэцүү юм. За тэгсээр үүний ардаас цувралын минь 3 дугаар анги эхэлж хаалч нэгэн орой гаражинда ороод иртэл манай гурваас нэг нь нууцаар тамхитаа сууж байлаа. Тэгсэн явж дүүгийн үйж таардаг ба хаалын олон жилийн өмнө тамхинаас гарахын тулд нуусан амар их тамхиг олоод татсан байжээ. Тийм болохоор хаалч ихэндээ Луисид дүүийг ховлох гэж байсан ч өөрийнх нь нуусан тамхиг олоод татсан тул дүүийг нэг удаа өршөөж тамхи татах муу энтергээ сайхан лекц уншгарваа. Ингээд үүний араас өглөө болж Малкольм Стиви хоёр ч хамтдаа хичээлээ хийгээд байж байтал Стивигийн аав Эб орж ирснэ. Малкольм Стивиг робот хөл гараа өмсөд алхдаг туршилтанд орохоор болсон талаараа дуулгалаа. Тэгж байтал яг үүний араас Риз орж ирээд Стивигийн хамаг хичээл номыг ширээн дээрээс унгаж хайснаа. Чи энд юугээ хийгээд байгаа юм? Чи дандаа намайг доромжилдаг ухаан энтер гэснэ. Тэрэгэнцэртэй Стивиг минь бараг барьж аваад зодох нэ. Тэгснэ Риз ихэндээ Стивиг зодохгүй юмэрч байснаа сүүлд нь бараг үхтлэн зодно энтергээ сүрдүүлж гардаг ба Ризэд ямар ч хүнлэх сэтгэл ёс зүй гэж байдаггүй наасан. За үүний дараа үзэг сэлгэгдэж орой болоход хаалж дахиад дүүийг тамхи татж явахыг барьж авангуудаа хамтдаа нийлж нэг баг болж байгаад хорт зуршлаасаа татгалзан энтергээд намын үрээшиг имэлж гарлаа. Тэгсэн хаалч нь копийн донцсон бөгөөд өдөртөө 2-3 сав чандаг кофе уудагч гэнэ бүр амар архаг имэрж байгаа юм чинь өөдгөө нэрэ. Энэ хүний дараагийн үзэг сэлгэгдэхэд Стивич дахиад Малкольминд ирсэн байж байтал Риз мөн шаарч нь өнөөдөр нэг бандиг бүр үхтлэн цоцсон гэд их л баяр багталтай болцсон орж ирлээ. Муухай ярах ч наасан. Ер нь л цаагаараа Стивийг занаад байгаа мó хаашийн. За үүний дараа Стивич сэтгэлээр унгуудаа Малкольмоос ингэж байгаа. Миний зан чанарт үнэхээр хүний дургу хөргмөр юм байдаг юм уу гэд амхандаа асууа. Тэгт нь Малкольм ч олигтойхон шиг юм хариулчихгүй тоглоом шиглом хийж байгаад Стивийг бүр илүү хуурлаж хайж цаашаа явуулчихваа. Малкольм мөн шаар одоо яахлаар юм төмс өгдөг юм бэ? За тэр зөөр хаал дөвий хоёрч донтолтойгоо тэмцэлж Луис болохоор Джеймиг хил оруулахын тулд сайн ярилцаж байна гэсэн би сүулдэ нэг хоёрхан настай Джеймид бүр хамаг амьдралаа ярьж мэрэд уйлаа сууж үйдэг наасан. Тэгснэ тэрнийгээ бас Малкольм Риз хоёрт мэдэгдүүлэх гээд байгаамаа. Ингээд тэр өрөө болоход дүүж засрахгүй гаражинд орж ирээд тамхи татах гэж байхдаа хаал баригддаг ба хаалч дүүгээс өмнө аль хэдийн орж ирээд кофегээ уух гэж чанаа зогсож байжээ. Яалчгүй аав хоёр байгаа шүү. Тэгсэр сүрдээ хаал дүүгээр чинь хар шөнөөр бейсболын бөмбөг харилцаа зогсож байдаг ба тэгж тамхи татах кофе уух хүслээ дарж байгаа юм хаа базар байна. За ингээд ангийн төгсгөл болоход Ризийн Стивийг зодох өдөр болоход муу шаар чинь Стивитэй эн тэнцүү үзэлсэн гэснээр өөрийнхөө бүхсэн биеийг мөстөө усанд дүрсээр хагаад мэдээ алдалцсан байв. Тэр хооронд дүүж хаалыг айгүй тайван болцсон яваад байхаар нь гайхаад очтол хаал муу шаар чинь кофенээс гарах гэж байхдаа тамхиндаа буцаад орсон байдаг бөгөөд үүнийг харсан дүүж сүрсэн базаа ээж баахан кофе ууж муугаад энэ хоёр бүр заваарсан боллоо. Тэнгүү тэгж далчгансаар байгаад муу хоёр шаарч нэцтэй Луисд баригдаад алуулгүй яах вэ? Энэ зур Риз ч бүксэн бие мэдэг болгочоод Стивийг зодох гээд байж хахад Малкольм ч аятайхан энэ хоёрыг болиулах гэсэн чинь Риз сонсдгүй бүр. Тэгээс үлдээ Риз ингэж хэлж байгаа юм. Малкольм би бол чинь яах. Гэхдээ Стиви намайг шоож доромжлоход чи юу ч хэлдэггүй зүгээр хараа зогсдог. Дээрээс нь чи надтай цагийг өнгөрүүлдэггүй байж Стивитэй хамаг цагаа өнгөрүүлдэг. Тийм болохоор чи сургуулаа төгсөд коллеж руу явахдаа бид хэдээс бүр мөсөн холбоогоо таслана гэтгэлээ. Тэгтэн Малкольм хариуд нь үгүй Риз би яаж чижсэн гэгээ та дээр ирнэ. Ягаад гэвэл бид нар чинь гэр бүл шүү дээ. Чи дээр ахан дүүс. Тийм болохоор би та нараас хизээч салж чадахгүй гэд нэг хөөрхөн юм хэлж гарлаа.
Тэгтэл яг тэр үед нь Стиви нөгөө амар робот өмсгөлөө өмссөн Малкольмын гаражийн хаалгыг цөм хөшөглөд ороод ирдэг ба араас нь Стиви ч Ризийг үстэж авч байгаад бүр нялга зодж гарлаа шүү. Карма шүү дээ Риз минь. За тэгж байгаад үүний дараа Стиви мэн нөгөө туршилтнаасаа хасагдаж хаалж гэртээ нуусан хамаг тамхиа олж хаяад Риз мэн бүр хэвтэр дортлоо зодуулсан ч баг шиг. Эднэрт нэрээ зүгээр энийг энгийн өдөр гэж байдаггүй наасан. Ийхүү зурлын 4-р гэлэхэд Риз Малкольм хоёр ч зүгөөрөж чадахгүй гэрийнх нь ойроод гарсан амар цуврал аллаг болсон байшингуудыг үзэж явж байтал хамгийн аимшигтай аллаг гарсан байр гэснэ Малкольмын амьдралд гэрийг үзүүлвэл яах вэ? За тэгээд энэ талаар Малкольм ч оройн хоолн дээр гэрийнхэн дээр хэлтэл хаалж наа чи шал худлаа би ч гэсэн коллеж явахдаа мөнгө олохгүй дэлбийг л хийж явлаа. Тийм богоос технэр хэмээн хэлээд Луис руу артлаа. Луис тийм гэж хэлсэнгүй. Тэгэхээр нэрнгээсээ Малкольмын гэрт амар аллаг болсон байж таарлаа. Тэнгэр мэн гэж. За ингээд маргааш нурж нөгөө алдар таалөвний баярын өдөр ирэхэд хаалж одоо Луисийг байшинт нь болсон алган талаар юу ч хэлээгүйгээ дахиад жаахан хүүхчиг гомдож уурлаад байж байлаа. Тэгснэ хажуугаар нь гэрэлтэй унтрахад гэрэл мэрэл авцсан ч явж шиг. Хаал маань аимхан шүү дээ нэрээ. Тэр зур Малкольм маань хөөрхий ханаа түрээд үхэх гээд төвтөж байдаг бөгөөд Луис ч одоо Риз Дүви хоёр дээр орж ирээд өнөө айлуудаар явж чихэрч суглуулахдаа Джеймиг авч яваар энэ гэж зарилгаа болгож байгаа маа. Тэгсээр үүний араас үзэгсэлэгтүүд Малкольмын би арай гайгүй болоод босч ирэнгүүтээ интернетээс байшинд нь болсон алган талаар мэдээлэл цуглуулад байж. Тэгсэн Малкольмынхаас өмнө энд амьдардаг байсан Гарет гэд нөхөрчин бүр амар алуурчин байсан бөгөөд баахан хүн амтныг алаад биеийн эсгүүдийг хастаа тавьсан ч гинөө амар мэрж өглөө. Тэрийг нь мэдээж хаа сонсоод бөө юм хүн болоод бараг л боож өхөнгө алдаад явж. Үүнтэй зэрэгцээд Луис ч ажлынхаа завсарлаганаар гараад Джеймитэй хамт айлуудаар явъя гэдэж хөтлөө. Дэлгүүр дотор нэг өргөс юм орж ирээд тулгаа игээд байдаг бөгөөд тэр нөхрийг цагтаад өгөх гэтэл тоож угаа ч амтаа алга хөрхий. Ингээд үүний араас ангийн үйл явдал голдоо ороод байж байтал Риз Дүви хоёр чинь Джеймиг дагуулаад чихэр цуглуулад явж байлаа шүү. Тэр зураа манай гуравч нэг айлд очиж чихэр авахар хаалгын төвчл цаад айлаас нь хэнч гарч ирэхгүй болохоор нь шийтгэж байна гэд өндгөө дөнгө шидэд байжтал урдаас нь нэг хөл муутай өвөө хаалга тайлж гарч ирээд баахан өндгөнд оногдоод начлаа. Тэгж тэр өвөгийн гэрийн урд байсан хамаг хөвгтөч зүгтэн авахд Риз мөн шаар чинь Дүвийг аваад явах гэж байгаад яг адилхан хувцастай өөр хөвг тэрэг явчих юм аа. Бүтггүй нэрээ. За энэ хооронд хаалч одоо сүмсээ зэлтэл айгаад Малкольмыг дагаж явж маад бүр илгийг нь авч өгч байна. Тэгсэн тэр зур Джеймич буцсан гэртээ хүрээд ирдэг ба хамаг цуглуулсан чихрээ авангуудаа гэрийнхээ агарч бүтэн хоолдод оронгуудаа нөгөө чихрээ идэж эхэллээ шүү. Энэ хойгоор Луисч дэлгүүрт нь хулгай гарсан талаар хамт ажилладаг хүмүүс нь тоосон шинжгүй байгаад тохор нь болж үзгингүүтээ шууд хаяд гараа яваа. Иймхүү орой болгоод хаалч айсандаа Малкольмтай хамт цуг машиндаа сууж цаймаа ууцсан тууж явлаа. Харин Риз Дүви хоёрч явж нөгөө Джеймигийн оронд аавж явсан хүүхдээ Луисд хүлээлгэж өгöd байж тал өглөөний өндөг шидсэн өвөө Риз Дүви хоёрыг хөөцөн явж байлаа шүү. Гүдэг ангийн төгсгөл болоход Малкольм ч аавыгаа тайвшруулахын тулд гэрт нь болсон аллаг үнэндээ хажуу уйлтанд болсон гэж худлаа хэлэх гэж байгаад азартаад бөөн хэрүүлж араас нь Малкольм ч уурандаа гэрт нь шүглсэн сүнс мүсийг нь дуудаад алж өглөө. Тэр зур Риз Дүви хоёрч эцэстээ нөгөө хөл мөтөө өвөдөө баригдаж баахан өндгөнд оногдоод кармагаа сайхан амсав. Ийхүү үүний араас Луис тэр баахан цагдаа нар ирэнгүүтээ Джеймигийн оронд андуураад явсан хүүхдийг авангуудаа Луисийг мань баривчлав. Харин хаал болохоор сүүлдээ солиороод сүнс хүмүүстэйгээ ярьсан сууж байдаг ба тэр үеэр нь Малкольм аавда наадах чинь үнэн биш энэ төргээд ойлгуулах гэж оролдоод байж байтал хамаг чихрээ ээж дуусгасан Джейми гэнт гараад ирэхэд Малкольм ч хөвтлээ хагаад цонхоо хаг мөрөж үсэрч гарч мараад бүжинх нь кино хийж гарлаа. За тэгсээр үүний араас цуурлын манд хадууран гэлэхэд Малкольмын гэрт нь бас Джессика ирсэн гэртээ байгаа юм шиг тухлаад байж байлаа. Тэр зур Луис нөгөө үгэлдгээрээ үглэж гарахад Малкольм Риз хоёрч Джессикатай барьцаад бүр алж өгч байгаа маа. Ийхүү үүний араас үзэгсэлэгтүүд Малкольм Джессикаг Луисын машиныг унтсан ирж байгааг харлаа шүү. Уг нь Малкольм өглөө ээжээсээ машинаа өгөөч гэж гуйсан юм байл та. Түүний дараа Риз ч хятадд байдаг загтлын найз нь өөрийг нь доромжилсан энэ гэснэ хятад руу явж тэр нөхрөө зодон модно гэд ээлж туханд нухан шиг өнгөрсөн юм шиг балан юмнуудаа яриастай байна. Энэ хүүхэд одоо яаж чухам амьдрандаа. Ингээд маргааш өглөө болоход Малкольм Джессикагийн зааж өгсөн аргаар ээж дээрээ очиод худлаа баахан зовлон тоочж байгаад машиныг нь авахар болчихоо. Харин Риз болохоор өөрийгөө бүр нэрнгээсээ хятад руу явуулах гээд илгээмшний том модон хайрцаг дотор орсноо Дүвигээр шуудангийн газар руу хөргөлөх гэсэн боловч Дүви юугээл Ризийн илгээмжийг хятад руу явуулж байгаа вдэ. Худлаа хүргэж өгч байгаа юм шиг дүр үзүүлээд гэртээ буцаагаад аваад ирж байгаа маа. Ийхүү маргааш өрөө болоход Малкольм дахин нэг удаа гоншигнож байгаад ээжийнхээ машиныг авах гэж байдаг бөгөөд тэр үеэр нь Джессика ч Малкольм дахиад өөр мумхай хорон аргуудаа зааж өгөөстэй. Түүний дараа Малкольм ч Луис дээр явж ороод Джессикагийн заасан аргыг хэрэгжүүлэх гэж үзэхдээ жинхнээсээ ээжтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж гардаг бөгөөд орж ирэхдээ бүр хамаг сэтгэл санаа нь онгойцсон өөлж мөлцөн ч орж ирж байх шиг. Малкольм энэ ингээд үүний араас ангийн үйл явдал голдоо ороход Риз нөгөө модон хайрцагын дотроо амьдарч бүр өөрийгөө хятад руу явж гин гэж бодоостой. Харин Малкольм маань Луистэй үнэхээр дотн харилцаатай болж аяг тавгаа угаахтай хүртэл амьдралаа ирсэн зогсож ивэл яах вэ? Түүний дараа ч Малкольм ээжтэйгээ ярилцаж дуусчаад явж байтал Джессика гарч ирээд чи яг юу сэдэд Луистэй ингэж ойртоод байгаа юм тэргээд Малкольмыг өөршгөө санаж асууж энтер байна. Тэгснэ Джессика ч давраад араас нь Малкольмын өдөрт ганц 2 цаг гэртээ байхгүй байж вэ энтер гэж тушааж гардаг ба найз залуугаа авчираад тойлохна байна энтергээд нэг буруу гар юм ярьлаа. Тэгсээр үүний араас ангийн төгсгөлд Риз нөгөө модон хайрцагын дотроо он сараа мэтгэ болцсон явж байдаг ба Дүвич яг Ризийг байгаа юм шиг бичлэг тоглоцсон явж байтал Луисд баригдалгүй яах вэ?
Тэгсэн ч одоо Луис Ризийг хайрцагнаас нь гаргадаг наасан. Ийхүү маргааш нь болохоор Жессикач Аз гаралтай найз залууга Малкольмын тавьчрал бүр орон дээр нь суугаад үнсэлцээд байж итэл Малкольм гаднаас орж ирээд би ээжд бүх үнийг хэлсэн энтер гэдэл хэрхэн зөвхөн машиныг нь авахын тулд Луистэй чин сэтгэлээсээ ярилцсан талаараа Луистэй хамт байхдаа хэлсэн байгаамаа. Тэгснэ Малкольм уйлж мөлөх бүр айгүй болдог ба тэгж байхдаа авчиж Жессикагийн найз залууг нь үргээгээд тайчив. Ингээд Жессикагийн найз залуу галт огооны өрөөнд орж ирэхэд дүүж Жессикагийн найз залууг харчаад Риз дээр авчингуудаа нөгөө модон харцгийг нээлгэж хавьяснаа хооронд нь алцуулаад амар хэмэж гарснаар энэ удаагийн анги төгсөж байгаа юм. За ингээд сургуулийн маань 6 дугаарыг эхлэхэд Малкольм хими хичээл дээр сургуулийнхаа нэлээд од охиндоо лабораторийн хамтагч болчоод хамаг ажлаа өөрөө ихтэл цаад од охин бас хоосонгүй толгой байж таардаг ба Малкольм энэ хоёрч цуг лабораторийн туршилт муршилтаа хийгээд бүр алж өгч байна. Ингээд шүн болж Луис хоол хоёрч ид сайхан унтаад үжэт Луис зүүдэндээ хаалтаа хамт нэлээд настай болцсон байна гэж зүүдэлж гарлаа. Тэгтэл яг тэр үеэр нь Луис Ризийг хизээч сургуулаа төгсөөгүй ажилд ороогүй хөвшөрсөн хойно хүртэл хамт цуг амьдарч гэнэ гэж зүүдэлснэ. Гэнэт цочиж сэрснэ. Риз дээр очингуудаа маргааш насгэлээд ажил олж хиймий гэд орж харлаад бөө юм боллоо. Би хайрхан минь гэж. Тинхүү үүний араас маргааш өгдөө болоход Риз Малкольм дөнгөрсөн шүннийг амар сэгсэр үстэж чулмс орж ирээд ажилд ор гэж орилсон юм хэлэхэд Малкольмч наа чулмч нь миний зүүдэнд хүртэл орж ирдэг энтергээ тэглээ те. Бүүдэхгүй нэрээ. Тэгсэн манай хоёрыг яг ингэ сууж байхад нь Луис орж ирснэ. Ризиг чи ажил олоогүй л байна өнтер гэснэ. Ризиг баг хүний тооноос хасаж унт хор дэвсгэр идэх хоол, савн шампунь mamпун, нойлын цаас энтрийг нь хасаж масаад бүр яа игээд байгаа юм те. Энэ Луис нэрээ. Энэ зур Малкольм ч нөгөө од охинтойгоо бүр болзоод эхэлдэг ба тэрийг харсан Жессикач Малкольм дээр ирээд өөрийг нь зүгээр ашиглаад байна штэ гэд хэлсэн ч Малкольм муу шаар чин тэрийг нь ойлгох хүлэн авах ухаан байсангүй чаваас. Тийм болохоор Малкольм маань нөгөө од охиныхоо найзуудтайгаа хамт байхад нь очиод яриа өдөж мөтгө цаад охин өөрийнхөө нэр хүндийг унгахгүй гэснэ Малкольмыг маань найзуудтайгаа доромжилж гарлаа хөрхий. Энэ зур дүүвич мини гольф тоглож байхдаа өндөр оноо авсан ч дахиж тоглох хэрэг аваагүй болохоор хаалч одоо дүүийг дагуулд нөгөө мини гольф тоглодог газар нэрснээ хэрүүл хийж мэгээ бөө юм болж юм аа. Риз хувьд болохоор хүний тооноос хасагснаас хойш бүр олигтой уцаасанд орж чадахгүй хоол ундгүй гэртээ байж гэр оронгүй хүн шиг болцсон тууж явдаг бөгөөд манай идэж усанд орж чадахгүй байгаа Ризийг үнэр танараар нь ялварлан гадуурхаастай. Тэгснэ яг тэр үед нь Луис гарч ирснээр Ризийг харангуудаа шууд гэрээсээ хөөж гаргадаг ба хүүхдийг одоо ер нь яг яа игээд байгаа юм те. Энэ зур Малкольм нөгөө од охинтойгоо situationship маягийн юмд ороод бараг түмний нүднээс талдуур үерхэж байгаа юм шиг үерхээгүй байгаа ч юм шиг нэг хачин заваарсан юмд орсон явж байлаа. Ингээд орой болоход Риз одоо гэрийнхээ арын хашаанд нэг орон гэргэн үнтэй нийлээд галт түш тулаацаа зогсож байдаг ба бүр унтах картон хайрцаг хүртэл энэ авчирсан тавьсан байвал яах вэ? Арих уухгүй байгаа нэг юм да. Тэгсэн тэр үед нь Луис гарч ирээд Ризийн найз орон гэргэн үнийг хөөж явуулаад Ризийн унтах гэж байсан картонын хайрцаг өшөглөж байхдаа авчиад нуруугаа гэмтэгээ хаяад Ризээр түшүүлээд гэртээ орж байгаамаа зайлвал. Энэ хооронд Жессикач Малкольмтэй ярилцаж байхдаа Малкольмыг нөгөө од охиноос салах хэрэгтэй мэнгэлэхэд Малкольмч Жессикад би салж чадахгүй. Түүнээс өөр хин наттай хамцуг байхыг хүсэх юм бэ гэд хэлсэн чинь Жессика шууд би гэд наачлаа шүү. Яг ингээд Малкольм Жессика хоёрын хооронд гал гарсан харилцаа эхлэх гэж байтал таны интернет гацчихвол яах вэ? Тэгсэн ч зүгээр дээ. Та ердөө энэ QR кодыг уншиж, лаймын датаг аван үргэлжлүүлэн үзэхэд хангалттай. Учир нь та хэдийг Малкольмын эргэн тойрон цувралыг шимтэн үздэг болохоор лаймаас үнэгүй дата бэлгэлж байгаа юм байна шүү. Одоо ингээд дататай болсон юм чинь кинонд эргээд орцгоё. За түүний дараа Малкольм Жессикаг өөрт нь сайн болцсон гэж ойлгонгуудаа нөгөө од нууц охиныхоо хүчлэг дээр явж чингуудаа салчвал яах вэ? Айхтар гэж. За үнтэй зэрэгцээд хаалж дүүг дагуулад нөгөө мини гольфын газарт хар шөнөөр орж ирээд дахин тоглох ирэх аавн маавн гэж тэнхтэд лайвлаад ахаар нь дүүж аавыгаа тэндэн түгж аячив. Тэгсээр үзэг солигдож Малкольм Жессика дээр ирээд нөгөө од охиноосоо салцсан болохоор одоо үерхийн энтрэгт нь Жессикач худлаа Малкольм дуртай энтрэгт суулж байгаад салгацсан юм байна шүү дээ. Гэхдээ гэртээ орохоос өмнө Малкольмыг үнсдэг бөгөөд яах гэж байгаа юм бүүмэд. Учир нь ойлгоддгүй наасан. Ингээд ангийн төгсгөл болоход Ризч Луисыг аягүй сайхан асарч суусан тул эргэн гэртээ ирэх зөвшөөрлөө авлаа шүү хөрхий. Тэгтэл тэр шөнө Риз зүүдэндээ хөгшөрсөн өнөөч гэсэн Луисыг аршилдаг болсон байна гэж хар дарангуудаа ээжигээ унтаж байхад нь орж ирсэн ээ. Би маргааш ажил болоод танаар тижээлэхгүй амьдрын энтергээд орлол бөө юм болов уу? Хэцүү юм шүү нэрээ. За тэгсэр үүний дараагийн эхлэхэд Луис хоол хоёрын 20 өнөдөр болж байдаг бөгөөд энэ жилийн он барайраа манай хоёрч гадуур хот дотор холлохоор болсон юм баха. Тийм болохоор аав хоёроо байхгүй дүүвийн оройн хоолыг нь хариуцж аваад оройн хоолн дээр баахан сүүнд хийж иддэг өглөөний цай идэх гээд байж байтал Риз хүч ирээд дүүийг баахан дафалж гарлаа. Хүүхэд нэрээ зүгээр ойлгохгүй маа. Тэгсэн яг энэ үеэр нь хаал орж ирээд өнөө өрөө Луисыг дагуулan гарахаа босон талаараа дуулгаад Ризийг дагуулan цааш ордог ба тэгс шаашаа оронгуудаа хаалчудаа ажил дээрээ олж ирсэн амар үнэтэй ч гинүндийг бүхрийн махаа Ризд үзүүлээд сайхан стейк хийлгэхээр болов. Риз чинь гэрийнхээ хоолны сууд ухаантан байгаа шүү дээ. Даанч өөр юмд энэ толгоогоо ашигладаг нь жаахан харамсалтай. Ингээд үүний араас үзэгд солигдоход Жеймич ганцаараа гэрийнхээ арын хашаанд явж байтал гэнт газрын гаваас Фрэнсис гараад ирдэг ба Жеймиг чимээгүй ойлгох гэд очиод хэврээд автал. Жейми барьж явсан шаар нь гарнаас нь тавигдаад дээшээ хөөрсөр угаад тогны уцтай орооцтод гудамжаараа нэг тоггүй болоод наачив. Ийхүү ингэж энэ ангийн маань 3 тустай үйл явдал эхэлж байгаа маа. Оройн 6 цаг 42 минут. Эцэгхийн унтлага өрөө.
За энэхүү хаалч яг Ризэд махаа үзүүлээд үжил тог тасардаг бөгөөд энэ үеэр Луис ч усанд ороод ижила. Тэгж байтал Гент Крачнд баахан төс тас исэн чимээ гарахаар хаал гараад явдаг ба тэр хооронд Луис ч лаа болоод асаагаад ижил. Фрэнсис гэж нэг юм бас хаанаас ч юм бэ сүнс сүдэр шиг гарч ирсэн ээ. Луисэд Пьяматай ахаад баахан муудалцаж сад сарних дээрээ туусан талаараа хэллээ шүү. Дээрээс нь энэ талаараа Луисэд түрүүж хэлж байгаа бөгөөд хаалт хэлчихвэл хаал бөөн сенсац болоод хийснээсээ хийсэн юм болно гэж мэгээд бас үнэн юм ярьж гарч байна. Энэ хүний дараа Луис ч хаалыг саатуулахыг гарах зур Дүви Фрэнсис дээр хурч ирээд бас л оройн олонны талаар гоншигнож гарахад Фрэнсис ч одоо ямар ч ач холбогдол өгсөнгүй. Тэгж байтал яг энэ үеэр хаалч яг унтлагын өрөөнд орж ирэх гэж байхад нь Луис ч хаалыг аятайхан саатуулж агаад Фрэнсисийг гаргачлаа шүү. Ингээд хэсэг хугацааны дараа үзэг солигдоход хаалч Ризер нөгөө стекээ хийлгээд байж идэг бөгөөд гэрийн нуц дугаараад байхаар нь очиж тавтал Малколм шаас огтон хурдны зам дээр байна гэж хэлээд хаалыг жил тулдаг ганц хуримын ногоор бас зүгээр ойлголгүй дуудаж муудаад бүр алж өглөө. Ийхүү хаалч үүний дараа согтуу Малколмыг авчиж авахар бөөн ууруулад гараад явтлаа. Ардаас нь Малколмч баахан октод дагуулад орж ирдэг ба аав ээж хоёроо зориуд явуулж энэ октодтойгоо ганцаархнаа байх гээд байсан юм уу хайшин. Тэгсэн яг тэр үед нь тог эргэж ирж хүрээд Малколмч баригдаад наачлаа. Алуусан. Харин энэ хооронд арын хашаанд шал өөр үйл явдал өрнөж байв. Оройн 6 цаг 42 минут арын хашаа. За энэ хин нэг удаа үзэг солилцоход Малколмын гэрийн арын хашааны үйл явдал гарч эхэлдэг ба Фрэнсис Жорж ирснийхаа дараа гаражнаасаа загсны баримт шиг юм авах гэж байхдаа баахан юм хүм унгааж ханаад бөөн чимээ гаргасан байна штэ. За үүний дараа хаалч гарч ирэнгүүтээ Жеймиг дотогч оруулсны дараа гал асааж Ризер нөгөө үхрийн махаа шаруулахад бэлэн болдог ба удалгүй Луис гараад ирэхээр энэ талаараа хэлтэл Фрэнсисийг бодож байсан Луис ч юун хаалын энийг тоох ухаан байсангүй. Ингээд үүний дараа хаалч яг унтлахын өрөөр орох гэж байхад нь Луис хаалыг саатуулж явах зур Фрэнсис ахин гараж руу ороод нөгөө загсны баримлаа авах гэж байтал Луис араас нь орж ирсэн баахан том хүний юм саргаад Фрэнсисийг бөөлжүүл ажиллаа. Юу гэдгийг таад мэддэг яг тэ. За тэр зур Риз аавыгаа асаасан галыг нь өрдөөд байж байх зур Малколмч нөгөө охтуудаа дагуулад хүрэгддэг ба тэр охтууд нь Голландаас ирсэн юм уу хайшин. Энэ үеэрээ Риз Малколмд өнөөрөө аав ээж хоёртой хийж өгөх гэж байгаа хоолндоо нойрны юм хийгээд аав ээж хоёроо унтуулж байгаад энэ охтуудтай балайг нь авъя гэхэд Малколм арай сэрэг толгойтой болохоор аав руугаа худлаа согтуу болон ярьж байгаад аятайхан гаргачихв. Тэгсээр үүний араас Фрэнсис эцэст нэг юм нөгөө загсаа аваад гарах гэж байтал Луистэй таарлаж араас нь тог ирснээр Фрэнсис ч аавынхаа загсыг хулгайлах гэж байгаад баригдлаа хөрхий. Оройн 6 цаг 42 минут галтгоо. За энэ хүү Жеймигийн шаарч баахан айлын тоог тас шийсний дараагаар Малколмч гаднаас нөгөө голлон доктуудад дагуулад ороод ирэхэд Риз бөөн баярлуулж гяс аав ээж хоёроо зохицуулах хэрэгтэй байна гэснээр нэрнгээсээ аав ээж хоёроо хийж өгж байгаа хоолны махан дээр нь унтуулах юмтай соус энэ төр дүрхэд ихлүүл яах вэ? Нэрээ юу эсийг хийх үхчихв. За үүний дараа хаалч орж ирснээр Ризийн амтлаад тавьсан байсан махыг нь амсч явж байхдаа цалгалаад газар унгаагаад бүр баахан шороо тоос үстэй мүстэй утгаад бүр алж өглөө. Ядаж байгаад тэгэхдээ нөгөө нойрны эмтэй эмгүү махыг нь хооронд нь хойлоод наачив. Ийхүү удалгүй тог ирэхэд Малколмч нөгөө галлан доктуудтайгаа явж байгаад баригдаж Фрэнсис ч аавыгаа загсыг авч гарах гэж байхдаа Луисэд баригддаг ба манайд ч ихэндээ жаахан хэрэлдэж исэн сүүлдээ Ризийн шарсан махыг идээд дүүгээс бусд нь унтаад өглөө. Тэгтэл явж дүүч заавал өөрийнхөөрөө өглөөний цай оройн хоолн дээр идэхин тулд Ризийн унтуулдаг юмтай соусыг бүх махан дээр түргцэн байдаг ба тэгснээ сүүлд нь нөгөө галлан доктуудтай хамт өглөөний цай энэ төр идээд бүр алж өгч байна. Бас л айхтар өгч нэрээ. Ингээд цуурлын маань 8 дугаарыг эхлэхэд Луис өдөржингөө л ажил дээрээ байхдаа гутал муутай болохоор хөл нь амар өвд зааш муутай юм гэрт орж ирлээ. Тэгт нь хаалж үнэхээр Луис тайртай болохоор орж ирэнгүүт нь массажсаа тэгээд хөл гарыг нь ус мусан дүрж мөрөөд бүрэн цогц үйлчлэгээ үзүүл шагарлаа. Айлын нөхрүүд юм байдаг байна шүү дээ. За тэгсэр маргааш өдөр болоход нь хөвгүүд нь гадаа сагс цоглоод иж байхдаа Луис руу санаанд бөмбөг шийдтэл Луис ч өөрсөнгүй харин эсрэгээрээ нөгөө бөмбөгийг нь барьж авснаа тохож мохоод бүр алж өглөө. Тэгсэн яасан бэ гэсэн чинь Луис эмчин зөөснөр эмчилгээний боловч авсан чинь хөл нь өвтгөө хөлөд амар ад жаргалтай явж байгаа юм байна л да зайлвал. Энэ зур Ризийг гинт ханаас ч юм бэ нэг нөхөр бугуулж аваад унгаатал Эби гээд Ризийн цэргийн эмэгтэй найз нь байдаг бөгөөд яг Ризийн өрөөсөн дугуй идэг насан. Энэ хоёр одоо бие биедээ сайн юм уу хаашийн. Нэрэн Эби гэснээс Эби чинь Last of Us 2-ын Эбитэй төстэй юм шиг. За мэдгүй. Ямар гिचийн фрэнд зонд орсон юм дээ Риз минь. Тэнхүү үүний араас үзэг зоригтод хаалж Луисэд хийж өгдөг массаж хийж өгөх гээд ороод иртэл Луис минь эмчилгээний боловчтой болсноос хойш ямар ч ядарсан юм байхгүй тул хаалаар массаж хийх гэсэнгүй. Гэхдээ тэгсэн тэрэнд нь хаал битүүхэн гомдоо оодчих шиг. Ингээд маргааш өглөө нь болтол Абич Малколмын гэр тонсон байдаг бөгөөд өглөөний цай маа ууцсан явж байла. Тэгтэл яг энэ үеэр нь Абич нь Ризэд сайн биш яг үнэндээ явж Луисэд сайн болцсон байдаг ба үүний дараа Риз ч босч ирээд Аби дээр очтол цаатах нь Ризийг минь барьж авч мод бүр янз бүр болголоо. Тэгтэл тэрийг Малколм чарангуудаа Ризэд Аби чамаг сонирхоод байгаа мөг хэлээд тэгтэл Риз бүр пүү па гэд бөө юм боллоо. Гэхдээ энэний өмнө Луистэй гараагүй хинч тэгж ойлгохоор байсан л та. За үүний дараа үзэг зэрэгтэхэд дүүж Малколмын өрөөндөө өгсөн комик номыг нь очоод зартал бүр хэдэн мянган долларын үнд хүрсэн байл яах вэ? Тэгж дүүж олсон мөнгөөрөө Малколмоор янз бүрийн юм хийлгэж шаарддаг ба хурган өшөөгөө аваад байгаа юм хаашийн. Ингээд ангийн үйл явдал голдоо ирэхэд хаалчдаа Луисыг буцаад нөгөө ядарсан ааштай Луис болохын тулд нөгөө нэг имчилгээний боломжийг нь аваад нууцсан байж байтал Жеми тэрийг нь гаднаас олоод ороод ирвэ. Энэ зүр Эбич Луисэд туслаад явж байдаг бөгөөд Риз Эбиг өөртөө сайн гэсэн бодлоо толгоноосоо гаргаж чадахгүй бүр янз бүр болоод явж байлаа.
Энэ бүр заваарсан болж байна. Тэгсээр тэрөөрөө болоход хаал шүн Луисийг унтаж явах өөр нөгөө эмчилгээний уламжийг нь авснаа шатааж матаагаад бүр нэг сони имиж гарва. Арай л өөрмөц цайр байгааз. Тэнхүү маргааш өгдөө болоход нь Ризч Абиг бодоод бүр байж суух газараа олохгүй байж байхыг Малкольм харангуудаа Аби дээр очиод сэтгэлдээ хэлчихсэн тэргээд амар муухай сумж гарлаа. Даанч байгаа унтахгүй харамсалтай юм да хөрхин. Энэхүү үүний араас дараагийн үзэгдэл эхлэхэд Луис иргэн ааштай дээрээ тавьсан ороод ирдэг ба хаач нөгөө уловчийг нэвлээд хийцэн байгаа шүү дээ. Ингээд Луис яг таг сааж унах гээд буудан дээр хөвтөж байтал Эб орж ирснээр Луисэд массаж хийж өгье энтергээ болдог ба тэгж массаж хийж явахдаа арай жаахан дээшээ явж юмуд бүр алж өгч байгаа маа. Тэгтэн Луис ч юу болоод байгааг шууд ойлгонгуудаа Абид бүтггүй гэдгийг хэллээ хөрхин. За тийхүү үүний дараа Абид ч яг явах гээд байж үтэл Ризч Абид гаражинд дуудаж ороосноо шалтан гараад ирвэл яг. Тэгснэ мөн өөр чин ариун бие өгн мөгөн ч гişин нэг амар юм ярьж байгаа. Абид ч өөрийгөө өөр сонирхолтой гэдгийг хэлээд энэ хоёрын заваарсан юм дуусч байгаа юм. Айхтар гэж. Тийхүү ангийн төгсгөл болоход хаалж ахин нөгөө Луисийн эмчилгээний уловчийг нь янз бүр болгоод өгч Луис хаалыг олоод хүрээд ирдэг ба урдаас нь энэ уловч чамайг надаас авсан энтергээд согтуу солиотын мэдгэдэггүй юм ярьлаа. Тэгтэн Луис ч хаал дандаад угаасаа хүссэн үсээгүй нэг удахгүй дахиад л ядарч мадраад ороод ирэхээр нь массажаа хийж өгөөрэй энтергээд хаалыг маань овоо тайдруулаад ав. Ямар гिचийн харилцаа хэрэг ийм байдаг байна бурхан минь. За ингээд 9 дугаар анги эхлэхэд Риз 1 жил улирсан болохоор Малкольмын ангид ороод ирсэн хамт цуг түүх үтсэн тууж явнаа. Тэгсэн тэр үеэр Малкольмын зүүн Леонел багш нь Ризийг бүр олон төвний нүдэн дээр доогч моглоод доромжилж өглөө хөрхий. Тэр зур дүүж хаалтай хамт бейсбол тоглолцоод явж байхдаа ангийнхаа Жина гэдэг охинтой уулзаж явтал хаал дүүгээс Жина таалагддаг юм уу гэж асууж масуугаад хүүхдийн хайр дурлалын амьдралыг нь тусад нь орчихгүй нэрээ хачин байна. За тэр жоо инхүү маргааш болоход Леонел багш ахин хичээ дээрээ Ризийг амьдаар нь чанж гараад Малкольмч тэсгээ байгаад багш дээр очиод Ризийг тэхээ болмөлгөөд тэгж гинэ. Тэгсэн тэр үед Леонел багш Малкольмыг дагуулж явснаа сургуулийн коридорт байдаг шагналуудын цомын дундах жижигхэн хамгийн өндөр голчтой сурагчийн цомыг харуулв. Тэр цом нь үнэндээ Леонел багшийн байж таардаг ба хэрв та админ мэдж байгаа бол Леонел багш Малкольмын сургуулийг төгссөн шүү дээ. Бүүтгэхгүй шүү. Ингээд үүний дараа Леонел багш Малкольмын голч нь өөрийнх нь голч дүнг давхад ойртож байгааг хэлснэ. Ахиж Ризийг зоохыг хүсэхгүй байгаа бол голчоо минийхээс баг байлгах энэ төргээ бүр нэг ухаанд нь ухан ишиг үхсэн юм шиг эргүү юмнууд ярьж гарваа. Яахлаар ийм байдаг вэ ёо. За түүнээс дараа өдөр нь болоход дүйж сургуулаа тараад гэртээ үрээд ирэхэд нь хаалч дүүгээс нөгөө Жина гэдэг охинтойгоо ярилцсан талаар нь асууж гараад бүр уцаар яриулах гэж шахаад байдаг насан. Тэгсэн чинь явж хаалч нь баг хүүхд тулгыныхаа хайр сэтгэлийн асуудал орж Фрэнсисийг найз охинтой болох гэд илгийн тарьсан юм байна л да. Бүтгэхгүй ш нэрэ. Ингээд үүний дараа Малкольм ч Ризийг бүр Леонел гэж балан амьд доромжлуулсаар байгаа сүнс үлдгүү болсон байхад нь буруу юм яриад зодуулаад наачваа. Тэнгүү маргааш нь Малкольм сургууль дээр очингуудаа Леонел багштай голчоо өөрийнхөөс нь илүү гарахгүй гэж амлаад Ризийг доромжлуулахаа ашгүйнийг болиуллаа хөөе. Түүний дараа Малкольм маань шаргал тентрээ зориуд муу өгч дүнгээ албаар буулгадаг ба Леонел багш одоо түүнд нь бах таван ханд сургуулийн коридороор хамт цуг явж байхдаа хэрхэн биеийн тамираа пялж байгаад дүнгээ өндөр гаргуулсан талаар ярьж гарав. Энэ зур хаалч дүйд нөгөө Жина гэдэг охиныгоо найрж өгөх гэжсэн биш самартай шахлаад явуулж мовлоод харшлыг нөтлөгөө тайцсан байдаг ба найргаасаа илүүтэй баг хорлоо тайцсан удаа хайшин. Бүтгэхгүй нэр. Ингээд үүний дараа ангийн төгсгөлийн үйл явдлыг эхлэхэд Малкольм сургуулийн захиргаанда Леонел багшигаа биеийн тамираа пялж байсан талаараа матаж байгаад нөгөө цомоос нь нэрийг нь асуулаа хийчихв. Голч. Тэр хооронд хаалч одоо дүү дээр очин уушлах уугаад хол байна гэж амласан боловч дөнгөж үзэг зөлөгтөд хоол гэж нэг юм чин Жинаг бүр машинтайгаа дагаж магаад цагдаад баригдчихва. Ямар ч эрүүл ухаантай хүн ийм үйл гаргахгүй шүү дээ хоол минь. За ингээд ангийн төгсгөл болоход Леонел багш ч одоо заавал цомоо буцааж авна гэснээр эргэн биеийн тамирын хичээл цуугаад явж идэг ба тэгж байхад нь Риз Леонел багш руугаа бөмбөг шидэж хариугаа сайхан авч өглөө шүү. Карма шүү дээ. За ингээд цувралын минь 10 дугаар анги эхлэхэд манай эдэж өглөөний цайгаа бөөнд дуусны дараа Малкольм сургууль руугаа төгсгөнгийн монтажны зураг авах болох гээд очив. Тэгтэл өглөө нь өөрөө тэр тэнийг зургаар яадаг юм гэж мэгээ том дугаараад байсан нөхч нь очиод ангийнхын хүүхдүүд Косчак энэ төр хүмүүсд байдгаараа гойцсон байгааг харснаа гинт бодлоо өөрчилж энэ төр бүр нэг айш нь олддог наасан. Тэр зур дүүж аав ээж хоёроо бугуун цаг аваад өг гэж шаналгаад байж байтал шуудангаар Малкольмд $10,000 тэтгэлийн чек хүрээд ирвэл яах вэ? Тэнхүү хоолч тэрийг нь харангуутаа Луисыг ятгаж байгаа тэр мөнгийг нь бүр авч үлдэх гээд үзүүл яах вэ? Тэгтэн Луис үгүй ээ бид ийм зүйл хийж болохгүй энэ бол Малкольмын мөнгө энтер гэж байж байтал өглөө Луисыг хэлсээр байтал будуулахтаа очиод монтажны зураг авах болсон Малкольм ч бөөн уур болж ирснээр Луисыг загнаддаг насан. Тэгэхээр нь хаал Луис хоёрч $10,000 гэд юу ч ярьсангүй шүү. Одоо юу хийж алддаг юм бол доо бурхан минь. Ингээд үүний дараа үзэг сэлгэхэд хаач Малкольмоос хулгайч нохоошиг нуугдаж явж байгаад Луистэй угаасан хөшгнүүд тунд нууцаар уулзахдаа Малкольмын нөгөө $10,000-ыг нь очиод авцсан байвал яах вэ? Тэгсэн тэрийг харсан Луис бүр шоконд орж нөгөө $10,000 чинь барьж авснаа үнэрлэж мөнөрлээд бүр бөө юм боллоо. Гэсэн ч тэр үед Луисийн хүн чанарын зулгаагаа дахин үгүй бид ингэж болохгүй энэ бол Малкольмын мөнгө энтергээд тэгээд бахаар нь хаалч үгүй Луис хэдүүлээ яг банк шиг Малкольмын мөнгийг аваад дараа нь буцаан төлнө энтергээд Малкольмын $10,000-ыг авчих гээд үс тарлаа. Тэнгэр минь гэж
Тэр зур Малкольм ахин сургууль дээр монтажныхаа зургийг авахулах гэж очихдоо зураг авч байсан зурагчин доромжиж моромжлоод дуугайл зураг авахулахгүй тэнэгтэж өгч байгаад үнэн балаа зураг авахулчдаг наасан. Яахлаараа ийм аманцар байд юм те. За ингээд маргааш нь болоход хаалт ус өрж Малкольмийн мөнгийг өөрсдөө авахар болсноо тэр мөнгөөр юу их талаараа маргалдаж хааж зав худалдаж авъя энэ төргээ тэнхтэж өгөл яах вэ? Тэгснэ хааж тэр заваа авах гэж чичирж байхдаа аваачид дүүйт азаартаж баригдаад үгүй тэгээд Малкольмийн 10,000 долларыг бүр 3 ваагаар болж байгаа юм уу та хайшин өстө нэр нэг. Иймхүү орой болж хаал Луис дүүй 3 Малкольмийн мөнгийг дахин яах талаараа уулзахдаа дүүйч аав ээж хоёроосоо мангар үнэтэй Rolex-ийн цаг энтер нэгч мөхөр бүр алж өглөө. Бараг өөрсдийнхөө мөнгө шиг үрээд идэг наасан. Гэсэн ч манай гурав дахиад л хин юу авах дээр хэрэлдэж маргалцсаар байгаад арай л Малкольм баригдсангүй. Ийхүү ангийн төгсөл болоход Малкольм нөгөө монтажны зурагчиндаа баахан тал засаж байгаад эцэст нь нэг зураг авахгүйтэл шаал улаан нүртэй энтер гарч мараад авахгүйсэн зураг нь бүр сэтгэлд нь хүрдгүү наасан. Тэр хооронд хоол Луис дүүй гурвч Малкольмийн мөнгнөөс болоо сүултээ алдсах юм болоход Луис энэ буруу, энэ мөнгө биднийг араатнаас 7 доор болгож байна тэр гэснэ. Малкольмийн мөнгийг буцааж банкнд нь тушаахар яваадаг. Гэсэн ч үүний дараа үзэгсэлтэд Луис юм Малкольмийн 10,000 долларыг банкнд өгөх оронд нь өөртөө зориулаад 10,000 доллараар хүүхэлдэйн байшин дээр авсан тоож явж байна. Бурхан минь гэж. Тэгснэ нөгөө хүүхэлдэйн байшингаа хаал дүүийн хоёрт үзүүлэх гээд гэрэл мэрлийг нь асаатал хүүхэлдэйн байшин шатчихдаг бөгөөд Малкольмийн 10,000 доллар бүр утгаараа шатлаа да хөрхий. Ингээд ангийн төгсгөл болоход хаал Луис дүүй 3 хуваасаа 3,256 доллар босгосноо Малкольмд өгдөг ба тэрийг нь Малкольмч авангуудаа бүгдийг нь үнэн тасарсан монтажны зураг авахулахад зарцуулж энэ төр нэрээ. Мөнгө тооддоггүй айл юм уу хаашийн. За ингээд бичлэгийн маань төгсгөлийн анги эхлэхэд хаалуу сорж дүүийг төгөлдөр уурын тэмцээндээ аваад явахар болсон байдаг ба Малкольм Риз хоёрыг гэртээ ганцаараа нүлтэйгээр болгоцсон байлаа. Тэрэнд манай хоёр бөөн баяраа гэсэн ч Луис юугээл энэ хоёрыг тэг жаргах байт. Шууд Ида амийг нь дуудаад хэд хоног харуулахар болсон байв. Даанч их баярлалаа гэсэн юм аа. За түүний дараа Идач хамт цуг амьдардаг Радуго гэдэг нэг охиныг дагуулan Малкольмийн гэрт ирснэ. Ризийг одоо эр хүн болгоно гэснэ. Тосгондоо явуулдаг гэсэн уламжлалт тэмцээн энтрээ Риз зориулан явуулж бүх сорилтыг нь ялж чадвал Радугаг Ризтэй суулгана энтэр гэдэг амар ярьж гарлаа. Атар талах мэн гэж. Тэр зур дүүй жонгосноосоо хоцрохгүйгээд аль чадхаараа нисэх будал дээр явж байтал хаал ус өрж амьдралтаа анхудаа нисэх будал орж үзэж байгаа юм шиг энэ тэр юм цатаараад бүр явж өгдөг. Энэ хоёр балан юмудаа дүүийг онгосноос нь хоцроож тэнхтэх үедээ. Ингээд үүний араас үзэг солигдоход Ризийг эр хүн болох тэмцээн эхэлдэг ба эхний сорил дээр нь Малкольм Риз хоёр ч чихнээсээ уяа үйж байгаад бие бинийгээ татаж матаад бүр алж өгч байна. Тэгсэн мэдээж энэ сорил дээр нь Риз ялдаг ба бүр чихнээсээ сус гартал Малкольмыг татсан байл яах вэ? Ямар муухай садист тоглоом бэ? Энэ зур хаалж нисэх будлын тусгай үйлчилгээний клубүүдээр явж байхдаа тэндээс гарч явсан мангар баян нөхрийн гишүүнчлийн картыг олоод буцааж өгөх гээд ортол цаадуулна хаалыг клубийнхээ гишүүн гэж бодонгуудаа бүр хаан шиг үйлчлэг үзүүлж гарлаа. Тэгсээр үйл явдал ахин шилжгээд Ризийг эр хүн болох сорилын дараагийн даалгавар нь эхлэн Риз Малкольм хоёрыг нэг нохоотой шуудан дотор хийснэ. Дээрээс нь муур оруулаад бүр амар юм болгож хайлаа. Тэгээд тэндээс төрүүлж гарч ирсэн хожих юм уу хаашийн. Энэхүү тэмцээнд мэдээж Риз дахин ялдаг бөгөөд үүний дараа Малкольмч би дахиж энэ тоглоомч нь оролцохгүй гэж хэлвэ. Тэгт нь Риз Малкольмд ингэж хэлж байгаа юм. Малкольм чи ямар охтуудыг надтай хамт цуг байна гэж бодов. Эмээ надаа эхнэр олж өгөх гээд байна. Тийм болохоор чи ганц удаа надад тусалчих энэ төр гээл. Малкольмыг хурган ятгах гээд үзээстэй. Бас л зовлонтой юм да хөрхий. За түүний дараа Ида ороод ирэхэд Риз ч одоо Малкольмыг эмээдээ ховлож угаад Радугаг аваад суух гэтэл Ида Риз заавал бүх сорилтыг ялж угаад Радугаг авч сууна гэмэн хэлв. Түүний дараа Идач Малкольмийн шарыг муухай малтаж дараагийн сорилтод ухаан шаарддаг учраас чи өөрийгөө үнэндээ ухаан муутай гэдгийг мэддэгдүүлэхийг хүсэхгүй байгаа учраас болтож байна энэ төргээд сунглаад өгдөг насаа. Энэ үеэр хоол нөгөө нисгүүдлэн клубдээ жаргаад байж байтал нэг сонин онлайн хурал шиг юмд явж орсноо амар чухал компани шийдвэр гаргахаар болчихоо. Тэгсэн тэр үеэр хаал хэсэг яахаа мэдгүй сандарч байхдаа тим гэд хэлсэн чинь цаадуул нь бөөн баяр болоод уулзтаа дуусгачлаа шүү. Юун дээр тим гэд хэлсэн юм бол да бурхан минь. Ингээд ангийн төгсгөл ирэхэд Малкольм Риз хоёрын 3 дугаар сорил ирэхэд Малкольмч нөгөө оюун ухааны сорил дээр Ризийг ядах юмгүй ялж Риз ч одоо Радугатай суухаасаа өнгөрлөө. Гэсэн ч Радуга эцэст нь би Ризтэй сумаар байна гэж Идагийн шийдвэрийг эсэргүүцэж чад үнэхээр гэрлэхэр болчдөг наасан. Энэ үеэр Луис дүүийг тэмцээнд явах гэж байхад нь гар хурууг нь хавчиж мавчаад нислэгээс хоцроож моцроогоод бүр хорлоод байгаа мэт үйлдэл хийж гардаг бөгөөд түүнд нь дүүич бөөн уруулж байлаа. Тэгсэн эцэст нь хаал дүүийг хөөрхөн дэмжиж байгаа тэмцээнд рүү аваад явтал дүүий бүр нялх хожигдож ямар ч урамгүй болцсон байв. Ингээд Луис гэртээ иргэн ирэхэд Малкольм Ризийг хормоо хийхээр Лас Вегас руу явсан талаар хэлдэг ба энэ ангийн үйл явдал ингэж дуусж байгаа маа нэрээ. Ёо бурхан гэж. Энэ үрээд Малкольмийн гэр бүлийн ээлжлээд явдал дуусж байна. Эх 7 хоногт Малкольмийн гэр бүлийн сүүлчийн адал явдлаар уулзцаая.